Жек гэдэг хөөрхөн залуу тогоочийн сургуулиа төгсөөд өөрийн гэсэн дипломоо аваад хаасайгүй ажлын байр хүсэж CV-гээ явуулсан. За ингээд тал тийшээгээ явуулахад тухайн хотын бүх ресторанууд одоохондоо тогооч авахгүй байгаа нь бол ойлгомжтой болсон. Тэр тусмаа хотын төвд байдаг олонний танил нэгэн ресторанаас хариу ирэхдээ манад одоохондоо оронтоо алгаад ихтэй яах вэ? Зөөгчөөр бас тэ хэсэг хугацаанд ажиллаад үзчихэж болно. Явандаа бас оронтоо гарвал бас дээшээгээ дэвшээд явах боломжууд байгаа шүү гэсэн утгатай захиа ирсэн. За угаасаа Жекийн хүсэл мөрөөдөл бол одоо галтойгоо биш ерөнхийдөө өөрийн гэсэн одоо зочид буудаал ресторан байгуулна гэсэн тийм том зорилго агуулсан учраас бүх ажлыг доороос нь одоо мэддэг байх хэрэгтэй гэдэг үүднээс энэ ажлын сандыг зөвшөөрч одоо энэ ресторан зөөгчөөр орсон. За зөөгчөөр ороод ажиллаж явах хугацаанд ерөнхийдөө тухайн бүрдүүлсэн баг үйл ажиллагааны нөхцөл байдал галтоогоо зочид төлөөлөгч нартай хэрхэн харьцах бүх зүйлийг практик туршлага дээр аваа судалж исэн. За тэр тусмаа тэр рестораны захирал Боб гэж нэлийн хашаар яхир зантай хил аман дийлдэхгүй ийм айхтар хүн байдаг. За бүх ажилчид Бобоос бол айдаг. За тэгээ барьж авч зодож нүдээ дайна гэхээсээ илүү тэр хүний гаргадаг тэр хурц бүдүүлэг аран шингаас нь хүмүүс нь бол айж ичиж одоо холхон байдаг, маргаж митэгдэггүй ийм нөхцөл байдалтай байсан. За Боб нэгэн өдөр одоо өглөөний одоо хурал дээрээ бүх ажилчдаа галтгоон цуглуулсан. За үйлчлэг цэвэрлэгч одоо ачигч гүрүүшүү юу байдгийг тэр одоо тухайн рестораны бүх одоо 20 гаруй хүн цуглаад хүлээгээ сууж исэн. За ингэжээтэл одоо хахир ятуу ааш аран шингаараа алдартай Боб захирал инээ талдаж гүйж орж ирээд өнөөдөр ямар өдөр болохыг та нар мэдэх үү гэж асуусан. За ажилчид мэдэхгүй гэж хариулсан. За тэгэнгүүт за өнөөдөр бол маш онцгой өдөр байгаа шүү. Өнөөдөр нууц ажиглагч нар одоо манай хотод ирсэн байгаа. Тэгээд энэ тентхийн одоо ресторануудыг шалгаж энэ дундаас шалгарсан одоо ресторанд Мишлений од гэдэг одоо галтгооны тусгай шагналыг өгөх гэж байгаамаа. Тийм учраас өнөөдрийн орж ирж байгаа үйлчлүүлэгч болгонтой нэлээд нэгт намба боловсон соёлтой харьцсан шүү. Яагаад тэгэхээр энэ компани энэ рестораны ирээдүй та нарын гарт байна. Тэгэхээр хамт олонныхон ажлаас араас одоо хумсрахгүй хулгайлахгүй чирэгдэхгүй байхыг та нөхдөд анхааруулъя. Тэгээд өдөр болгон та нарын надад барьдаг хачин тэнэг үйлдэлүүдээс чинь өнөөдөр би нэгийг ч авмааргүй байна, хүртмээргүй байна гэдэг тийм анхааруулгыг өгсөн. За ингээд бүх ажилчид өөрсдийн пост руу яваад рестораны үйл ажиллагаа 11 цагаас эхэлсэн байдаг. За өдрийн хоолнд одоо тэр хавийн олон хуучны мөн байнгын үйлчлүүлэгч нар орж иж хоол ундаа идээд ерөнхийдөө тийм энгийн сайхан өдөр байсан. За хүн амьтантай яриа суучдаг байсан Боб дарагч өнөөдөр одоо ийш тийшээ хараад найлан хадаж өгөөл энд ч тэнд юм арчаал хүн болгонтэй инээж харьцаал айгүй хөрхөн одоо тийм дүрдээ орчихсон байсан. За ингээд удалгүй хаалгаар нэг үнэтэй костюмтай гоё цагтай нэг нэлээд биелэгжүү байрын одоо нөхөр орж ирээд одоо заалны нөгөө болонд очиж суусан. За Боб өөрөө гүйж очиж захиалгыг аваад ажилчдаа бүгд нь лүүнүүд амаараа заагаад энэ хүнийг тойрон хүрээлж энэ хүн таалагдах бүх нөхцөл байдлыг биелүүл нууц ажиглагч манай ресторанд ороод ирчихсэн байна гэдэг одоо анхааруулгыг бүх ажилчдаа өгсөн. За Жек ч бол яг өөрийнхөө хуваарьт одоо ширээнүүдэд хоол ундаа зөөж явж исэн. За ингээд тухайн одоо хүн дээр анхаарал хандуул гэсэн учраас Жек тэр хүн дээр бас нэлээд сайн тулж ажиллаад байжсэн байдаг. За ингээд бүх ажилчид ор бүрнээ тухайн хүн дээр төвлөрсөн бусад одоо үйлчлүүлэгч нарын захиалга болон бас бус юмыг хойш нь удаах, төр төдгөлзөх гэх мэтийн одоо цаг хожиж хамгийн гол нь тэр хүнийг л нэг сайхан хоолж унтлаад гаргачна гэсэн тийм тактикийг Бобын зааварлагын дагуу одоо хийж исэн. За ингээд Жек буцаж ширээ сүлжиж явж байгаад одоо нөгөө талын жигүүрт ирэхэд одоо тухайн рестораны байнгын үйлчлүүлэгч нар ганц нэг уух ундаа жижиг сажиг урдаа тавьчихсан хоол ундаа хүлээсэн байдалтай сууж исэн. За тэр дунд нэг одоо нэлээд ядруухан эмэгтэй бас ширээн дээр сууж исэн. За энэ хүний хажуугаар явахдаа сайн байна уу та
манайхан танд үйлчилсэн үү, танд юу хэрэгтэй байна гэж асуусан. За тэнгууд нөгөө нэг ядруухан эмэгтэй маань танаа ажилтнанд сая хэлсэн тэгээ 20 минутын өмнө захиалга өгөө гэж би өөрөө дуудаа захиалга өгсөн. Тэгээ одоо хүртэл миний захиалга байхгүй байна. Мартчихуу яач вэ? Гэхдээ та нарыг бид нар бас завгүй байгаа гэдгийг харж байна. Та тэр болондоо нэлээд бас чухал хүнтэй бас байх шиг байна гэдэг үг хэлсэн. За тэнгууд нь яг одоо манай тэр ажилчид завгүй байгаа учраас би танд одоо үйлчилнэ хадагтай та юу идэж уумаар байна гэсэн. За ингээд өдрийн меню буюу тухайн рестораны өдөр гаргаж байгаа тусгай хоолыг бүх десерттэй нь хамт аваад захиалсан. За ингээд галтгоонд орж захиалга өгчөөд Жэйк бусад ажлуудаа амжуулаад байж итэл одоо нэгэнд 30 минут болсон. За 30 минут болоод тухайн хадагтай руу харах ширээн дээр юу ширээгүй одоо аягтай усны хിവэрэ байсан учраас ахиж галтгоор ороод хадагтайгийн захиалсан хоолунд яасан бэ гэж асуусан. За тэгтэл Боб араас нь орж чи ч одоо энэ юу гэж гүгээд байгаа юм. Тэр заал маланда юм хийлтэй гэсэн. Энд нэг эмэгтэй хүн хоол захиалаад 30 минут боллоо түүний хоолыг өгөх хэрэгтэй байна. Чи одоо юу яриад байгаа юм те би чамайг тэр хүн анхаарлаа хандуул гэсэн болохоор шинэ тентгийн одоо элдв хүмүүс анхаарал хандуул цаг бар гэж хэлээгүй шүү. Ер нь би чамайг яах гэж цалинжуулж энэ доо чи ойлгож гин үү гэсэн маягаар хэлсэн. За тэнгууд нь хүн болгонтэй адил харьцмаар байна. Энэ хүн чинь бас манай үйлчлүүлэгч шүү дээ гэдэг үг хэлсэн. За гэтэл Боб за чи олон юм яриад байлгүй наа хүндээ үйлчлэл эсвэл манай компаниас одоо зайлаарай гэдэг үг хэлээд цаашаа гараа явсан. За ингээд тухайн тоогооч руу хараад хоолунд нь юу болж байна гэтэл одоо захиалгыг авсан гэхдээ одоо хийж амжаагүй байна гэдэг үгсэн. Маш шаардлагатай энэ хоолыг хийх хэрэгтэй гэдэг үгийг хэлчихэд гараад явсны дараа 15 минутын дараа тухайн хоол бол бэлэн болсон. За Жэйк тухайн хүн дээр очоод тэг хатагтай дээр очоод хоолыг энэ одоо ингэж удаасан дуучлаарай. Тэгээ энэ рестораны нэрийн өмнөөс одоо энэ хоолыг танд өнгө өгч байгаа шүү. Удаасан дуучлаарай гэдээ уучлахгүйгээд ингээд өгсөн. За ингээд буцаж ирээ кассан дээр өөрийнхөө карманаас одоо тухайн хоол ундны төлбөрийг бол төлсөн. За ингээд ерөнхийдөө нөхцөл байдал бижигнээд нөгөө нэг гой ганга хүн чинь хамгийн дээд зэрэглэлийн үйлчилгээ аваад хоол ундаа идчихээ төлбөр тооцоогоод гараа явсан. За ингээд Боб ч одоо малитлинийгээ буцаж ирээд ажилтнынхаа дал мөрийг алгадаа чи тэгсэн чи сайн байсан би ингэсэн тэгсэн хэдүүл ерөнхийдөө энэ Мишлений одыг бол авчих юм шиг байна. Харин чи Жэйк Нашер гэдэг одоо дууддаг. За ингээд Жэйк дагаад арын өрөөнд орохт нь одоо түүнд хэлсэн. Өнөөдөр чамайг би харлаа. Чи манай хамт олон донд байх одоо боломжгүй байх чадахгүй юм чадваргүй хүн байна. Тэгэхээр өнөөдрөөр ажиллаад дуусгар болоод чи ингээд маргааш манад их шаардлагагүй боллоо. Тэгээд чиний хойштын ажил амьдралтай амжилт хүсье. За ингээ гар өрөө бай бай гэж хэлээд одоо ингээ гаргадаг байгаа. За ингээ Жэйк тухайн өдрийнхөө ажлыг тултал хийгээд яг жинхлээгүй байсан учраас баг туршилтын хугацаан дээр байсан учраас одоо эзнийхэн заавар зөвлөгөөгөөр сайн явж чадаагүй үүднүүдээс ингээд халагдж байгаа. За ингээ маргааш өглөө гэртээ хөвтчихтэл тус хотын өглөөний сонин дээр одоо Мишлений од одоо цуглуулдаг, одыг олгодог, хурааж авдаг ийм нууц ажилтнууд тухайн хотоор ороод гараад явсан. Тэгээд тухайн Орсын ресторануудынхаа тухай шүүмжүүдийг бас бичсэн байна гэдэг тийм мэдээсэлт гарсан байдаг. За ер нь Мишлений од гэдэг юм манай монголчууд бас сайн мэдэхгүй байж магадгүй. За Мишлен гэдэг нь болохоор 1900 оноос хойш одоо Мичлен гэдэг одоо нэг дугуй байдаг. Дугуй үйлдвэрлэдэг компанийн одоо юу гэдэг дэлхийд даяар болон Франц даяар байгаа ресторануудын зам дагуу байгаа хамгийн гоё амттай чанартай хоолтой газрыг одоо өөрсдийн гарын авлага номон дээр хэвлэдэг байсан. За энэ нь одоо уламжлалт олж явсаар байгаад одоо сүүлдээ бүр Мишлений од буюу одоо тийм тусгай хамгийн сайн үйлчилгээ хоол ундтай газрыг одоо тодруулдаг. Тэгээд энэ тодруулах үйл ажиллагааг бол гинт шалгадаг хүмүүсээр шалгахгүй тусгай нарийн мэргэжлийн тоогооч нар одоо зарим нэг хотуудыг ингэж тоочголж байгаа 4-5 улаан нэгээрээ очиж одоо тухайн газар гинт орж иж хоол идээд яг тэрэндээ таарсан үнэлт өгнөлтийг өгөөд тэгээд одоо од өгөөл өгнө өгөхгүй бол өгөхгүй эсвэл өгсөн одоо буцааж авах ч гэдэг юм янз янзын юм шалгалтын үйл ажиллагааг жилд нэг удаа хийдэг байгаа. За тэгээд Мишлений одыг авсан ресторан бол цаашдаа ерөнхийдөө ранкаараа нэлээд дээгүүрт орж одоо хүн амьтан их идэж уудаг. Ерөнхийдөө маш энгийн мөртлөө маш том шалгалтыг бол явуулдаг. Тэгэхээр ерөнхийдөө дэлхийн ресторанууд Мишлений нууц ажиглагч нар ирж магадгүй гэдэг үднээс өдөр болгон маш нарийн нямба цэгцтэй стандарттай ажиллахыг бол хүсдэг. Яг энэний дагуу одоо энэ ресторанд ийм шалгалт орж ирэх гарсан гэсэн үг. За ингээд энэ шалгалтын дараа одоо тухайн одоо сонин дээр
яг энэ рестораны шүүмж хүчиг гарсан. За тэн дээр юу гэсэн бэ гэхээр Боб гэж захиралтай ийм ресторан ингэсэн тэгсэн одоо хүмүүсийг ялгарлангаа дургасан хоол ундны юм байсан тийм байсан гэд бүх шүүмжийг бичээд ерөөсөө гялтаах ганц ч одоо олигтой гэж өгөөд хамгийн доор нь сүүлд нь Джек гэдэг зөөгч одоо тий надад орж ирсэн цагаас хойш сэтгэлээрээ ажиллаж одоо ингэж яасан тусалсан. За тэгээ энэ хүний ёс зүй, сайхан сэтгэл, мэргэжлийн чадвар бол надад үнэхээр таалагдсан. Тэрнээс рестораны бусд юм таалагдаагүй гэдэг тийм шүүмжийг бичээд тэгээ орчихсон байсан. За энэ нь болохоор одоо тухайн рестораны одоо хөгжүүлэлтээ цаашдын одоо оршин тогтноход бол нөлөөлөхөөр хэмжээний бас том шүүмж болдог. За ингээд Жек Жах ажилгүйч болцсон байсан тухайн шүүмжүүдийг уншаад өчигдөр орж ирсэн тэр гялцал хувцастай хүн биш, харин тэр ядруухан эмэгтэй нууц ажиглагч буюу Мишлений одыг тараадаг хүн байхыг бол олж мэдсэн байна. За ингээд удалгүй ажлынхан газрын найзуудаас нь эргэж түүнтэй холбогдоод одоо тий Боб бол сэтгэл санаагаар их унсан. Тэгээ ерөнхийдөө цаашдаа рестораны юу байдалд орох байх хүн амтыг ялгаж ярьцдаг тий хэцүүгээд дээрээс нь бас өөр хотын том ресторанууд одоо чамайг сураглаж Жек гэдэг зөөгчийг одоо тий сонирхсон ийм утасны холболтууд ирж байна. Тэгээ чамд энэ дугааруудыг юу чи өөрөө уцтаад нэг уулзаарай гэдэг тийм үгээсэн. За Жек бол яг хуу олигтой тогоочийн мест олдохгүй байгаа учраас зөөгчөөс чамаагүй одоо хийгээд галтгоотойгоо ойрхон байя гэж бодож исэн. За гинэт одоо тий өөрийнхөө хийж дадсан ажлаа хийж байгаад ийм том шалгуурт тэнцэж одоо тэндээс бол нэлээд үр дүнтэй дараагийн алхмаа хийсэн. За ингээд бүр том хотын Милан мастер тэр Мишлений 3 одтой ресторанаас түүнийг одоо туслах тогоочоор ажилд авъя гэдэг санал ирсэн. За энэ саналыг одоо манай хүн бол нэлээд одоо тий баярлан хүлээн авсан. За хэр ургийн ресторан туслах тогоочоор орохгүй ороо цаашдаа тий мэргэжлийн одоо өндөр түвшний тогооч нарын хажууд маш их зүйлийг сураа цаашдаа өөр юмсан сүлжээ ресторан нээх тий эсвэл өндөр цалинтай ажил хийх тийм том одоо боломжууд нэгддэг учраас тогооч хүмүүсийн мөрөөдөл бол одоо юм байдаг. За ингээд Жек өөрийнхөө зүгээр энгийн байгаа байдлаараа хамгийн агуу зүйлийг бүтээсэн учраас одоо түүнийхөө үр дүн хүртэж ингээд энэ ресторанаас явсан. За Боб бол удахгүй тэгээ ресторан дампуурч хаагдаж тэг хүн амтан орохгүйгээр ерөөхдөө юм бас. Тэгэхээр тогоочийн бизнес одоо хоолны бизнес хийдэг ресторануудад ерөөхдөө ёс зүй гэдэг юм дутагддаг. Энэ түүх биднэрт ёс зүй гэдэг юмыг одоо харуулж байна. Яагаад ингэж хэлж байгаа юм гэхээр ёс зүй хоол хоёр хол юм шиг сонсогдоод байгаа. Гэтэл ёс зүй гэдэг зүйл нь зүгээр хаалгаар нь орсон цагаас эхлүүлээ тий харьцаж байгаа гаргаж байгаа тэр аран шин тэгээд тэр ажилчтайгаа байгаа тэр коллектив атмосфер дээрээс нь хоол ундны чанар бүх зүйлийг ингэж өв төгш хийн тэгжиж одоо тий амжилтанд хүрдэг тийм дэс дараа байдаг. Гэтэл ёс зүй буюу анхан шатны юм байхгүй зөвхөн хэдэн хоол аяглаад мөнгө олоод цөм баяжна гэсэн одоо үүднээс хоол хийх юм бол хязгаарч хоол амьдтай болохгүй хязгаарч амжилттай бизнес эрхлэгч болохгүй гэдгийг энэ гоё түүх маань одоо харуулж байгаа. Тэгэхээр чадвартай байхаас гадна яг тэрнтэй тэнцэх хэмжээний бас ёс зүйтэй этиктэй байх ёстой гэдгийг одоо бүх салбарын ажилтан албан хаагч нар бол одоо ойлгох ёстой бол таарж байна. За ингээ өнөөдрийн оруулсан гоё түүх маань та бүхэнд таалагдсан гэж найдаж байна. Тэгээд гоё түүхөө цугуудынхаа дардаг байрдаг бүх юмуудыг сайхан тултал дараад өгөөрэй. Тэгээд тун удахгүй дараагийн гоё түүхүүд араараасаа орж ирнэ.